Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Сайн байцгаана уу? Дисма байна. За, миний би одоо бизнесийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай. Тэгээ бас олон компанид бизнесийн зөвлөх үйлчлэгийг үзүүлдэг. Өнөөдөр та бүхэндээ би бизнес хөгжүүлэлт ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт сэдвээр та бүхэндээ сургалт орох гэж байна. Тэгэхээр энэ сургалтын гол зорилго нь ер нь яг альва бизнесийн байгууллагууд бизнес хөгжүүлэлттэй тэгээ дээрэс нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг болохоор өөрсдийнхөө одоо нөгөө үүсгэн байгуулагчдын эзэд те эсвэл одоо захирлууд өөрсдийнхөө мэдлэг туршлагынхаа хүрээнд хөгжүүлдэг. Гэхдээ ер нь бизнес хөгжүүлэлтэн дээр голдуу энэ бизнесийн байгууллагуудын алддаг алдаа нь яг юу юм бэ? За тэгвэл бизнес хөгжүүлэлтийг ямар үе шаттайгаар хийдэм бэ? Ямар онол байд юм бэ? За ямар шалгарсан практик туршлага байд юм бэ гэдэг талаараа одоо энэ сургалтыг орох бөгөөд одоо сургалтын гол зорилго нь энэ юм аа. Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.